Хэрв тэр энэ 119 дугаар зүйл заасны дагуу тодорхой гишүүдийн хүсэлтээр товыг хойшлуулах шаардлагаар хойшлуулж байгаа тогтоол гарч байгаа бол энэ үндэслэх хэсэгтээ тогтоолын үндэслэх хэсэгтээ бас тэр хүсэлтэд дурдах байсан уу гэдэг нэгдүгээр асуулт байна. Яг л энэ үндэслэх хэсэгт нь бол тэр гишүүдийн хүсэлтийг бол огт дурдаагүй байна. За тэгээд тэр гишүүдийн хүсэлтээ бас бид нар тарааж өгөх байсан уу тий. Тэгэхээр яг бид нарт ер нь бол цаашдаа одоо энэ нөгөө дэгээ манай байнгын хороо бас маш сайн сахимаар байна. За тэгээд маргааш өглөө 9 цагаас гэж зарлж байгаа юм байна тий. Одоо өнөөдөр бол үдээс хойш болцсон байж гин. Тэгээд 14 цаг хамгийн гол нь энд гишүүд өөрсдөө бэлтгэл сайтаа оролцоос гадна нэр дэвшигчээ сайн асуултууд асуухаас гадна олонний тэвэл мэдээллийн хэрэгсэлтэй яг тэгжиж нөгөө нийгэм бас энэ сонсголтой чинь сайн танилцах хэрэгтэй байхгүй тий. Одоо маргааш өглөө 9 цаг гэхэд тэгээд тэр бэлтгэл ажилч юу хэр хангагдчихж байгаа юм бэ? За байнгын орооны ахлах зөвлөх мөрөөр цэрнэ. Яг дэгтэй холбоотой бүх асуудлыг хуулийн үндслээр нь тайлбарлах та. За нэгэнт хуулийн 131-1 заасны дагуу байнгын хороо энэ хуулийн 131, 132 заасан ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доош хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт саналыг цахимаар эсвэл шуудангаар хүлээн авах өгөөд нэр хаяггүй асуулт саналыг бүртгэхгүй асуулт санал хүлээн авах хугацааг байнгын ороо тогтоох шаардлагатай бол тухайн сонсголын нэгийг боловсруулж батлах зэрэг сонсголын бэлтгэлийг хангана гэж заасан байгаа. За энэ дагуу түрүүчийн 7 хоногт бол 16 гишүүний эрүүлсэн албан бичгийг гишүүдтэй тараасан байж байгаа. За 6 сарын 9-ний өдрөөс эхлээд парламент цэг эмэн сайтад сонсголын бэлтгэл хангаад нөгөө тов зарлалаад тэгээд бүх зар мэдээлэл тавиад нийтдээ 15 оролцохоор саналаа ирүүлснээс одоо 7 оролцогч 7 оролцогч асуултаа урьдчилан ирүүлээд ингээд сонсголын бүх бэлтгэл бол хангагдсан байж байгаа.